Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Миний Баатрын сургууль аниме Season 8-ийн 6 дугаар ангийг ярьж өгөхөд бэлэн болсон байна. Midoriya сэтгэл зүйн тулаанд ялж чадах болов уу? Midoriya хар ташуураар өөрийгөө бэхлээд хөдөлгөж эхэлсэн. Хоёрдугаархыг эхний цохилтоороо биерүүн шилжүүлэх ёстой. Хоёрдугаархыг зохих гарныхаа хэсэгт аваачсан. Энэ гэлтганж байгаа зүйл бол хоёрдугаарх. Нэгэн нийтийн төлөөг өгөхийг хүссэн хүндээ Дэнаг дамжуулна. Midoriya цусаараа өгөхөөр шийдсэн. Shigarikid гэмтэл учруулж байж цусаар дамжина. Гэхдээ хурдан идэгдэх тул оновчтой зохих хэрэгтэй. Midoriya-гийн биеийн хувьд хурдаа хэд өөрчилснөөс болоод сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн ухаан алдахгүй хичээж тулдаж байгаа. Shigarikid бас түүнийг хөдөлгөхөд хэцүү байгааг мэдэж байгаа. Чамайг энэ улстай чинь хамт устгаад өгье гэд дайрдаг. Midoriya утаан хөшиг тавихад Shigarikid сүрлийн чадвараа ашиглаад хамгаалахаар ирэх үед нь тулдна гэд газар чадвараа ашиглах гэтэл Midoriya тухайн хэсэг газрыг хар ташуураа ашиглаж өргөөд түүнийг тэр газрыг сүрүүлэхээс хамгаалж чаддаг. Midoriya анх Fuji уулын урд ирэхдээ хар ташуураа газар руу хийгээд аажмаар хөрсийг тастаж байсан. Анх ирэхдээ л ийм зүйл болох талаар тооцоолсон байсан. Shigarikid чадвараа ашиглаж түүнийг утаан дундаас олж байртал нөмөргөн байдаг. Нэгэн нийтийн төлөөг залгамжлуулах хүслээ шингээвэл Дэна 2 хуваагдаж хоёрдугаарх салж хар ташууранд үлдээж түүний ард аваачиж цаг хожид түүнийг зохих төлөвлөгөөтэй байсан. Энэ зүгээр таамаг байсан ч Midoriya туршиж үзсэн. Амжилттай болж Shigarikid зохиж хоёрдугаарх түүний оюун ухаан руу тэр тусмаа Старын үүсгэсэн сэтгэлийн шарх руу ордгоо. За энэ хоёрын дурсамжууд хойлолдож харагдаж эхэлнэ. Дурсамжиндаа сатаарч юу болоод байгааг ойлгохгүй байхад залгамжлагчид Midoriyад түүнийг дахиад зохих хэрэгтэй. Хоёрдугаарх асуудалгүй түүний оюун санаанд нэвтэрсэн гэдгийг мэдсэн учраас хамтдаа дараагийн цохилтоор явахаар бэлтнэ. Midoriya-гийн цохилтыг хамгаалж асар их гарч ирсэн ч бүгдийг нь биетэй хамт зогтдог. Shigarikid гинэт оюун ухаандаа хамгаалалт гаргаад тэр хэд орж чаддаггүй. Оюун ухаан нэвтэрж орохоос татгалзах хэмжээний тийм хүчтэй. Shigarikid-гийн бага насны дурсамж хажуу талд нь гарч ирэх үед бидэнд дахиад боломж байгаа юм байна гэд залгамжлагчдыг шилжүүлэх гээд үзнэ. Тулааныг энэ жижиг төхөөрөмжөөр шууд дамжуулалт хийж байдаг. Босод тулаан болсон газар руу шилжицгээе. UA-ийн нисдэг загвар газартаж буй хэсэг гарнаа. Түүнийг аюулгүй газартахад тусалж хүмүүсийг гаргаж бэртэлтэй хүмүүсийг зөөсөөр байдаг. UA-ийн нисдэг загвар нь түүнийг ажилуулах техникийн алба гээд маш олон хүний бүрэлдэхүүнтэй байсан. Шууд дамжуулалтаар Midoriya-гийн тулааныг хүмүүс үзэж эхэлнэ. Үзэж буй хүмүүст Midoriya-гийн аварсан Eri гэх охин байх ба түүнийг аврахаар явах гэтэл түүнийг хамгаалж байсан баатар нь чи маш хоол зайд байна. Очлооч чиний хүч хүрэхгүй учраас түүнд тусалж чадахгүй. Өмнө нь Eri охины ивэр том байх үед хүчээ Midoriya дээр ашиглаж дайснаа дарж байсан түүхтэй. Түүний хүч нь буцаад гэмтэлгүй үед нь аваачиж чадна. Гэхдээ хүч нь ивэрнээс нь гардаг учраас одоогоор туслах боломжгүй. Түүнийг хамгаалах, аврах өхүүлэхгүй байх гэсэн сэтгэл нь үнэхээр сэтгэл хөдлөмөр догтломоор байсан. Та бүхэн энэ ангийн энэ хэсгийг үзвэл ойлгоно. Тулааныг үзэж буй хүмүүс ялаасай гэж залбирч санаа зовж байдаг. Үнэхээр гунигтай чимшиг, огшмоор чимшиг хэсэг. Энэ үед Kaminari Midoriya дэлхийн бараг хамгийн хүчтэй. Тэгсэн ч түүнд итгэхгүй санаа зовоод байна гэж уйлж буй хэсэг гардаг. All Might тулдаж байхад огт санаа зовдоггүй байсан талаараа ярьдаг. Lady Nagant Midoriya-гийн талд яагаад хүмүүс ордог вэ гэвэл тэр хүмүүсийн сэтгэлийг нээж чаддаг хүн. Тиймээс би түүний талд орсон. Мөн түүнийг дэмжиж буй бүх хүмүүсийг харуулад тулааны талбарт буцаж ирэх үед Midoriya 3 дахь хүчтэй дайраад гэмтэл учруулж чаддаг. 7 дугаархоос бусад бүх залгамжлагч түүний оюун ухаан руу шилжиж орж чаддаг. За энэ цохилтоороо Midoriya хүртэл нэвтэрч ороод түүний багадаа амьдарч байсан байшингийн урд ирсэн. 7 дугаарх түүнд чийч бас залгамжлагч Shigarikid-ийн 70 дахь сард нэвтэрсэн. Оюун ухаан чинь хэлбэрээ олсон учраас чамд энд болсон зүйл мэдрэгдэнэ.
7 дугаар орж чадаагүй үлдсэн учраас Мидоригийн хажууд ярилцаад явдаг. Энэ гэр бол Шигаракигийн өс хонцонд автаж хорон болоход үндэс болсон газар. Мидоригийн эсрэг талд тулалдаж байсан дайснууд нь харагдаад гэмтэл учруулад алга болно. Хаалгаар ортол Шигаракигийн аав нь ээжтэй нь хамт авахгүйсэн зүргийг түүний эгч нууцаар харуулад хоёулаа ааваас нууцаар Баатар болцгоё гэж хэлж буй хэсэг харагддаг. Тэгээд цэцэрлэгт хүрээлэн рүү гарахад аав нь Шигаракиг алгадаж унгаагаад энэ анги дуусна. Дараагийн ангид хар болсон Шигаракиг бүрэн чөлөөлж чадах болов Мидори болон Шигаракигийн сэтгэл зүйн тулаанд хэн ялах болоо? Дараагийн ангиар дараа 7 хоногт уулзцаая. Түр баяртай.